Чин сэтгэлийн хүч. Улсын аль ч өнцөг болонд хүн зооны амьдрал өрнөн дэлгэрч байгаа нь дамжиггүй. Бидний алтай нутгийг зөргөлөх учир нь нутгийн игэл боргил бүсгүй амьдрал туулсан зам цөөрэ татуулаад алтай нутаг руу өрн дуудсан болохоор тэр үлээ. Хүн хүний заяа тавилан өөр болохоор бусадаа таниулж урам зориг болох болов уу гэж зарлаа. Өсгийн жаргалыг жаргал буувад өглөөний нарыг наранд буувад гэдэг үг байдаг. Ер нь бол ээж аавынхаа амьд дээр ирээдүйн хойчийн амьдралыг бас таашгүй юм л да. Хүүхэд байхдаа одоо их л сайхан жаргалтай бас хэрдээ цовоос сэргэлэн сурлах сайтай юм хүүхэд байсан. Амьдралын ихээр харин нэлхаараа одоо бас өнчөрч үлдсэн учраас сургуулийн мөр бас тэр үедээ бас хөөж чадаагүй. Хэдэн дүүнэрээ асарч хамгаалж өсгөж боожуулах үүрэг надад ногдсон. Тэгэл тэмст байхдаа 165 цаасныхаа студентэр хүүхдүүд хувцас аваад өмсдөг байсан бол би гурил авч үрэл гэрлүүгээ гүйдэх, зам таагтал, машин таагтал гүйдэх ийм л амьдралтай байсан да. Тэг харин алгаасаа хүн хатуу хөтөө амьдралыг үзэхэд хатуужч уламл хатууж цаашаа яах вэ гэдгээл зорж сүржил амьдрдаг юм байлээ. Хүний амьдралын зам хойно би 3 хүүхдийнхээ эцэгтэй ханилт суусан. Тэгээд 3 хүүхдийн эцэг маань харамсалтай намайг харин ялахаар байхад өнгөрсөн дөө. Тэгээ 3 хүүхэд маань хамгийн том нь одоо 5-аас 6-аас арай хүрээгүй шахам үлдчихсэн. Тэгэл 3 хүүхдээ өсгөх, дээрэс нь дүүнрээ өсгөх, одоо хүнтэй суухт нь ямын бэлдэж ээжийн оронд ээж аавын оронд аав болж одоо хүний дайтай айлд өгч байдаг юм уу? Энэ бүх байдлыг л одоо нуруунд дээрээ үрч өдийг хүртэл явсан. За тэгээд миний дээр бол нэг ахтай. Тэгээ бусдын дандаа миний доошоох дүүнэр байдаг. Ер нь бол бас тэгээд эмэгтэй хүн гадаа гарч ир болж гэрт орж юм болж бүхэл амьдралаа үүрч явна гэдэг бол мэдээж л дардан шулуун байхгүй нь ойлгомжтой. Ямар ч байсан тэр үед бол 3 хүүхдээ нэг дээд боловсралтай хүнтэй адилхан сайхан хүн болох гэсэн л гэж өөрийгөө өстө бүсээ чангалж явсан да. За тэгээд алтаар түмнийхээ буйнаар би өдийг хүрч амьдарч явж байгаа. Хүүхдүүдийн аавыг байхад би тэр махны худалдаа хийдэг гэсэн. Тэгээ хүүхдүүдийн маань аав өнгөрөөд тэрнээс хойш би үргэлжлүүлэл бас махныхаа худалдааг хэрэгэлсэн. Тэгээ одоо молцыг л унаад л мах зараад л явдаг байлаа. Годмонд нэг молцыгтайгаа зүгээр нэг хүн хүлээгээд ч юм уу зогссон байхад нутгийн маань ард түмэн машинтай хинч байсан миний хажуугаар зогсон тусаал яаж ийн молцыглэн зүгээр зогсож чинь үгэл асуугаад өнгөрдөг байсан. Эмэгтэй хүмүүс ч ер нь хатуу чангыг ер нь даван туулахтаа бараг л эр хүнээс илүү юм биш үү? Хатуу гэхгүй, хүлийг хүнд гэхгүй, хүүтний хүүтэн гэхгүй ажирахгүй л ажилтдаг шүү дээ. За би ч тэгж явж байгаа би одоо энэ одоогийнхаа хантай таарлцсан. Миний түрүүчийн хань маань нас ороод 9 жил болоод 10 дахь жил тэр битээр ханилсан байгаа. Тэгээд хань маань бас 3 нялх хүүхдтэй надад төшөв тулгууруулж өдийг хүртэл явж чаад би бас баярлж байна. Дээр суугаад нэг хүүхэд гарсан одоо 3 дугаар ангид. Хүү маань бас л одоо амьдралын хойно битээр хоёлаа хүүгээ нялхаар наваал алтанд явчихсан. Улс орн маань зах зээлийн шуурганд ганхаж ард түмэн нийтээрээ хамарч амьдрахын эрхээр хүмүүс байгалийн баялаг руугаа ханцуу шамлан дайрцаасан. Төм түжгэнж бомбожгэнсэн их бөөгнөрл. Энэ бол амьдрахын эрхээр алтхайж овоорох олз хайгчид нин жанр. Тэд хог новш хөвлөрсөн, ядарсан, зударсан, олсон олоогүй, унаатай унаагүй, уусан, согдсон, хүүхэд хөгшөд, бурзайсан, арзайсан, зодтолдсон, хинхэлсэн гэд ёстой л 9 шидэн бүтсэн байх шиг. Тэгэл хууль бусаар яваал хөөгдөл тугдал явахтаар ч хүн ер нь их л юм бодогдсон билээ. За одоо ер нь энэс өөр ч юм хийдэг ч юм лөө яадаг ч юм блэ. Тэгэл зөндөөлөх юм бодогдтыг. Би бол одоо алтны газар бас гуанз гаргадаг. За тэгээд хоол хийж явж байгаа сүүлдээ бас бухсан. Тэгэл 10 км 17-8 м тэгэл 6-7 м-ийн хүнээс одоо зөндөө том хаваагаар одоо ирчүүтэй уралдаад татаал. Тэгж л одоо амьдралаа залгуулдаг байсан да. Ер нь ганцхан би гэлтгөөр одоо ажилгүй
цом хотголд орсон, ганц утанд налаа барсан эдгээр хүмүүс одоо амьдрахын эрхийн төлөө ингэж явж ирсэн да. За тэгээд энэ үед болохоор хууль эрх зүйн орчин бүрдээг болохоор дарамт заад бол маш их байсан. Жишээлбэл одоо хөөгдөх, туугдах, багц зүсгээ хураалгах, зодуулах, нүдүүлэх бол энэ хүнд одоо үр зээл тавиал авсан багжаа хураалгачаал тэгэл одоо устгалд оруулдаг юм уу, усын өмчгээд сууж ах чинь бид нарт ямар байх вэ? Тэгээ одоо ийм учраас бид нар зохион байгуулалтанд орох нь зөв юм а гэж үзээд газар ширүү ард түмний баялаг төрөмс байгууллагыг анх Голтой аймагт Бичлүүр хаан чиглэлээр байгуулж үүнд одоо тухайн үед бас 219 гишүүнтэйгээр бид нар анх хэл байгуулагдчихсан. Тэгээд байгуулагдсан цагаас хойш одоо газар ширүү ард түмний баялаг маань бас нэлээд газруудыг бас авч ажилласан байдгийн. Эхэндээ бол бас ойлгохгүй тухайн байгууллага байгуулах бас бэрхшээлтэй асуудал нэлээх байсан. Анхандаа одоо юугаач мэдэхгүй, яахаач мэдэхгүй байхад маань одоо тогтвортой бичлуурхай төсөл гэж энэ төсөлтөд одоо анх хэлж харьцаж уулзаад одоо маш олон төрлийн сургалт, семинар, зөвлөгөөн, гадаад дотоодын одоо туршлага, судлах, аялал энэ бүгдэд бас хамрагдаж бидний бас нүд нэгдсэн байгаа. Энэ маань болохоор зөв цаашд бид нар бас ажил үйлчлэгээгээ явуулахад өөрсдөө ажлын байр гаргаж ингэж ажиллахад маань бас маш их туслах хүн болсон байгаа. Одоо орон нутгийн түвшинд, удирдлагын түвшинд одоо бас яаж ойлголцох вэ гэдэг маань бас их бэрхшээлтэй байсан. Ерөөсөө одоо бид нар нэг ийм улсууд ингэх гээд байна гэхэд ерөөсөө ихэндээ бас ойлгохгүйсэн. Тэгэхээр одоо энэ Аршаантынхаа нутаг өндөр дэнжийн арсланд бид нар 0.5 газрыг өөрсдийнхөө хүч хөрөнгөөр нөхөн сэргээлт хийгээд орон нутагтаа хүлээлгэж өгөөд өмнө ямар байсан зураг хүргээг аваад баталгаажуулаад дараа нь бас сумаасаа комисс авчирч үзүүлээд ингээд явсан чинь бас орон нутаг маань бас үгүй энэ улсууч бас болох гээд байгаа маань гэдэг талаас нь бас харсан л да. Манай байгаль орчны байцаагч замын засаг дарга эдгээр улсууд маань. Тэгээд үүнээс л одоо бидний ажлын гараа анх эхэлж эхэлсэн дээ. Нутгийн уус хайрхан үр садаа ивэлдэ багтаахан гарцаагүй. Түүний зорьсон үйл хэрэг өөрийн болоод өрөөлийн амьдралд ач тустай байгаа нь талархуу штэ. Малчтын амьдралд тэртээ байсан бичил уурхай одоо нийгэмдээ орон нутагтаа ээлтэй ажил болон хэрэгжиж байна. Мэдэх бадам залуу цагаасаа л амьдралд хайртай байсныхаа үрийг амсаж салбартаа төдийгүй нутаг орондоо үнэлэгдэж төрт хэрэгтэй нэгэн болжээ. Намайг Чилхаагийн нутаг бадам мэдэх. Би Голтой аймгийнхаа Унгаа иргэн одоо Насараалын дэм амьдарч байна. Бичлуурхад явж байгаа ард түмний төлөө бас би юм хийх ёстой хүн гэж боддог. Яагаад гэвэл би Алтай ард түмний одоо энэ олон хүмүүсийн гэм сэтгэлийн гэмээр би өдөө хүртэл амьдарч байгаа.